болсноо үгээрээ биш сэтгэлээрээ үзүүлэх бидний маяг тайван тоглох ихэвчлэн бэлэн боллоо. Адилхан нийгэмдээ ихэвчлэн очтой адилхан биендээ саруулхан ухаантай адраа бицхэн шавлар минь авьяас бэлгэн ундрах болмоо. Нээлттэй үйл ажиллагаа хийсийг та бүхэн албан ёсоор мэдгийе.
Ингээд би цаан болгон ээжийнхээ үгэн дараа мууранд идүүлчихэж гинэ.
яг өглөөний цэцгэл хөдөлгөөний манай бие тамирын багш манай цэцэрлэгтэр нутагшуулаад брэнд болсон байна. Жил болгон бүлгүүдийн дунд зохион байгуулагддаг бэлтгэл бүлгийн энэ жилийн уралдаан бэлтгэлийн А бүлгийн хүүхдүүд 1-р орж чадсан байна.
За өнөөдөр ирмийн маяраа тэмдэглэж байна. Сэтгэлдээ ямар байна? Өнөөдөр юу үзүүлвч? Өнөөдөр би бүжиглж гой дуу шүлэг эднэр давтаж зэвсэрлэгтэй хар гоё байдаг. Зэвсэрлэг багш нар минь надад дуу шүлэг надад зааж өгдөг. Өнөөдөр ямар дуулаад ямар бүжиглөө? Дүү гэдэг шүлэг унсан, аавын шүлэг унсан, ээжийн шүлэг унсан, өөр харин Тэдний хин зааж өгсөн? Гэртээ чи давтсан уу ер нь тэр дуу бүжгээ? давтсан. Тэгээд нэг аль дээр үнийг гимнастикаараа нэг цом авсан байхгүй юу? Цом нь тэгээд одоо тэр ангид байгаа маа. Цом авсан гоё сэтгэл нь ямар вэ? Ангийнхан хүүхдүүд нь бүгдээрээ бас хөөргөн болсон байна. Чи ингээд гоё палаж энэ хин авч өгсөн тэр гоё сэтгэлээс ирээч. Ээж минь энийг надад захиалж өгсөн. Ангийнхан хүүхдүүд өнөөдөр сэтгэлдээ ямар ах шиг байна? Одоо удахгүй нэг сахлахгүй хідэн нөхдүүд л байгаа л да. Одоо удахгүй чи сургуульд орох гэж штэ тий. Сургуульд орохдоо юу бэлдээ яа гэж бодож байна? Бодлого бадна үсгийг ямар үсэг вэ ингэж ирнэ. Гоё юм сэтгэл. Би өнөөдөр юу дуулавч? Өнөөдөр ингээ бүжиг бүр амар сайн бүжиг гэдэм байлээ штэ тий. Тэр гоё тэр бүжгийнхаа талаар хин чамаа зааж өгөв. Цэцэрлэгт юу н явах ямар байна? багш маань надад зааж өгсөн. Гэртээ ер нь бэлдсэн үү чи? Бэлдтий. Ер нь бүжиглэхийн юу нь гоё чамаа санагддаг вэ? Цэцэрлэгт явах юу нь гоё юм бас? Хоол идэх унтаа хичээл заах. Одоо удахгүй сургуульд орох гэж штэ тий. Сургуультай юу бэлдээ гэж бодсон. Хичээл хийн. Бид нэгдүгээр орохдоо юм харуулна. Та юуны төрөнд Эрдмийн баяраа хийсэн баяр үргээ те. 114 дугаар сургуулийн ер нь ямар бүлгийг одоо Эрдмийн баяраа хийв. Ер нь энэ жилийн Эрдмийн баяр бас онцлог нь юу юм шиг санагдав. За баярлалаа. Манай 114 дугаар цэцэрлэгийн одоо Эрдмийн баярын энэ жилийн онцлог гэвэл манайх нийт 19 бүлэгтэй. Нийт 19 бүлэг бүгдээр баг дунд бэлтгэл гээд бүх бүлгүүд ингээд тайлан тоглолтоо хийгээд өнөөдөр хамгийн сүүлийн бэлтгэлийн 2 бүлэг одоо ингээд тайлан тоглолтоо хийгээд манай тайлан тоглолтууд өндөрлөж байгаа. Энэ жилийн онцлог нь бол бүх бүлгүүд 19 бүлэг бүгдээрээ ингээд тайлан тоглолтоо хийсэн. Өмнө нь бол одоо баг дунд бүлгүүд одоо сахимаар ч юм уу зөвхөн ангидаа ч юм уу тайлан тоглолтоо тийм контент маягаар хийдэг байсан бол энэ жилийн хувьд шууд танхимаар эцэг ихтэй тайлан тоглолтоо тавьж үзүүлдэг гэсэн. Тийм онцлогтой. Ер нь хүүхдүүд болон эцэгчүүдийн сэтгэл хэрэг шиг. Маш өндөр байна. Хүүхдүүд маань одоо энэ жилийн бүтэн жилийн хугацаанд 2025-26 оны хичээлийн жилд одоо өөрсдийн сурсан мэдсэн одоо мэдлэг олж авсан чадсан бүхий л зүйлээрээ эцэгтэй тайлан тавьж үзүүлдэг байгаа. Тэгээ энэ тайлан тоглолт маань хаврын хамгийн сүүлийн одоо ингээд тоглолт байдаг учраас айгүй онцлог байдаг. Яагаад гэвэл хүүхдүүд одоо бүтэн жилийн хугацаанд айгүй олон юм сурч мэдэж чадвар нь агсан байдаг. Сургуульд орох одоо нэг басны бэлтгэл бол сайн хангагдсан байдаг. Одоо яг энэ төгсөлтийн арга хэмжээнээс ингээ харахад хүүхдүүдийн ямар хөгжил нь хамгийн том илэрч юу харагдаж байна тань. Хөгжлийн хувьд одоо хүүхдүүд бусдтай хамтрах, найзтай туслах одоо дүрм журмыг ойлгох одоо энэ үйл ажиллагаагаар бол тэгээд дуулах, бүжлэх, дуу шүлэг одоо хөгжмийг одоо аяыг сонсож мэдрэх, хэмнэлт тохируулан дуулах, жүжиглэх гих мэтчлэнгээр хүүхдийн маш олон чадвар бол одоо ингээд урлагаар дамжуулж хөгжиж идэг. Тэгэхээр одоо энэ бол зөвхөн дуулах, бүжиглэх биш хүүхдийн олон төрөл одоо мэдлэг чадвар одоо бие бялдар оюун ухааны чадвар тань мэдхүнгээ бүхэл төрлийн чадварууд бол зэрэг хөгжиж явж идэг. Ер нь одоо энэ сургуулийн өмнөх боловсролоос одоо энэ хүүхдүүд маань ер нь өөрийгөө илэрхийлэх чаднууд маань ер нь ямар төвшөнд багш вэ? Ер нь бол бэлтгэл бүлэг болоод ирэхээр хүүхдүүдийн ер нь бусдад харьцах, өөрийгөө илэрхийлэх тэр чадварууд бол нэлээд сайн одоо хангалттай төвшөнд хөгжсөн байдаг. Яг нь тухайн хүүхдийн хөгжлийн онцлог шалтгаалдагч байсан гэсэн одоо хүүхэд болгон бол ерөнхийдөө бол бэлтгэл сургуульд орох бэлтгэл сайн хангагдсан байдаг. Одоо ер нь одоо яг өмнөх өмнө одоо сургуульд
сургалтуудтай ингээд холбогдсон яг сүүлийн үеийн одоо ингээд ерөнхий бол сургуулийн өмнөх боловсролын сурагчдад одоо ингээд нэг юм шин одоо төсөл хөтөлбөрүүд ч юм уу хэрэгжүүлээд эхэлсэн байгаа тий. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд яг энэ бас одоо төрөөс ч юм уу ямар бодлого одоо яг энэ хүүхдүүдэд бас баримтлал илүү бас зохистой юм шиг санагдаж байна. Одоо таны сүүлийн төгсөлт гэж бас санасан тий. Тэгэхээр ер нь сүүлийн жилүүдэд яг ийм юм байх юм бол хүүхдүүд бас илүү төлөхөс болох юм байна да гэсэн нэг тийм таны багш хүний зүгээс ингээ харшин зүйл бас юу байна? Одоо энэ жилийн сургалтын хөтөлбөр бол шинжилсэн хөтөлбөр одоо хэрэгжиж эхлэх явж байгаа. А энэ хөтөлбөр маань болохоор одоо сургалтын арга зүй бол бас нэлээд өөрчлөгдсөн. Тэр арга зүйнүүдээр ингээд хүүхдийг одоо бүхий л чадвараар одоо ингээд хөгжүүлэх бүрэн боломжтой. Одоо жишээ нь зохиол зурсан арга зүй одоо юу шинжилэн судлах арга зүй тэгээд тэр бүхий л одоо сургалтын одоо нэмэгд бусад арга зүйнүүдийг ашиглаад багш бол одоо хүүхдийг цогцоорно. Хүүхэд бол ер нь бол өмнө нь бол багш төвтэй сургалтын одоо үйл ажиллагаа зохион байгуулдаг гэж яригддаг байсан бол одоо бол хүүхэд төвтэй. Хүүхэд өөрийгөө хөгжүүлэх одоо багш зөвхөн чиглүүлэх дэмжлэг үзүүлэх хүүхдийн хөгжлийг одоо бүхий талаар нь хөгжүүлэх боломж нөхцөлийг хангах одоо тийм одоо тал руугаа давмгаал байгаа төсөл зурилсан гэхээр хүүхэд бол өөртөө тоглоомын хандлага голчлон одоо ингээд сургалтыг одоо ингээд танхимаар хичээл гэдэг ингээд нэгэн зэрэгс болгож ядгсан бол биш. Хүүхэд бол ингээд өөрөө хөгжөөд бусдаасаа суралцаж ингээд хамтран суралцахтай тийм одоо чадварууд гэх тийм боломжуудыг бол одоо илүү энэ жилийн сургалтын хөтөлбөрөөр бид нар бол ашиглаж байгаа. Одоо яг энэ эрдмийн баярыг хийж байгаа мөчд багш хүний хамгийн их махарах мөч нь яг хэзээ? Одоо хүүхдүүд маань ингээд эрдмийн тайлан тоглолтоо хийгээд ээж авдаа үзүүлээд эцэг эхийн одоо ингээд хүүхдээ ингээд хараад баярлах, хүүхдүүд өөрөөрөө бахархах, цэцэрлэгээ ингээд явах гэхээр хүүхдийн сэтгэл зүйд хүртэл ингээд амар өөрчлөлт ордог. Тэр бүх зүйлийг ингээд харахаар багш хүний хувьд аяга огшдог, омгшдог. Тэр зүйл дээр аяга их баярлдаг, хүүхдүүдээрээ бахархдаг. Өөрийнхөө бас мэрэгчлэр аяга их бахархдаг.